За юу байна? За юу байна да дугаараа бүгдөө үзсэн байлгүй дээ тий. Үдсэн. Ёстой ярих юм ихтэй. Эвгүй дугаар болсон доо. За тэглээ. Эхний дугаарын За шинэ тэгээд эхний оролцогчдоос дугаарын эхлэв. хамгийн эхнээс нь эхлээл яриад явчих. Тэгээд угаасаа хүмүүс үдцсэн юм чи үйл явдал бол тэр нэг ярихгүй. Тэгээ хоёлаа зүгээр эхний дугаарынхаа онцлог хэсгүүдээ өөрснөө ярьчих те. За шинэ За оролцогч Ингүн Баатараас эхэлнэ да. за тэгээ Ингүнбатар таалагдсан уу? Надад бол айгүй таалагдсан. Айгүй өөртөө ихтэй мундаг залуу байсан. Надад Тэгсэн тий айгу тий. хөөрхөн царайтай, өөртөө ихтэй, налаад үгүй гэсэн залуу байлаа шүү дээ. Тэгээ манай хөвгүүдийг те би бэлэн та нар бэлэн үү гэж мэгэл ер нь бол айгу тийм гоё шинэлэг орж ирсэн штэ. Тэмцээн энэ төр дээр ерөөсөө ичихгүй тий нэг тийм өөрийнхөө оролцоод тэр нь айгу Тий. таалагдсан. Тэгээд бас Тэгээд айгу шинэлэг нөгөө далаагүй улс чинь серфинг морфинг хийдэг гэхээр үү гэж бодож байна чи шууд. Тэгсэн Ингүнбатар үнэхээр таалагдсан. Тэр тэмцээний үеэр Кикогийн нуруун мөрөн дээр ерөөсөө ичээс санаа зовхгүй ингээ хил мэлээрээ нэрэгчж байгаа. Хөөрхөн санагц ерөөсөө Тэгээ хамгийн ийм урт нэртэй нэвтрүүлэг хүнийхээ нэрийг бичүүл гэсэн шууд өөрөө Ингүнбаатар шууд хэлж мэлээ тий. За окей гэснэ за чи 7 гэдэг долоолооч молоолоод айгу дажгүй тэгээ шин айгу аятайхан оролцогч орж ирсэн гэж бодоод Ингүнбаатарт айгу дуртай байгаа. Манай эстер мистер шууд хамт. сонирн болоод л шүү дээ. Ер нь харангуйтаа тий. Тийм Дерекано Эстер ер нь бүгдөө сонирхсан тий. Айгүй тийм сонирхолтой залуу байсан. Гэтэ Мокот юусан болзон жоохон сонирхолгүй байсан үгүй юу? Тий яг хоо бас хөөрхөн залуучууд ч октод өөрснөө ярина үзгээ боддог байх уу яг хоо тэрийг бодож Ингүнбаатараа уучлсан. Тий манай Мока Моко чи өсөөр өөрөө бас хөөрхөн хөрхөн. охин болохоор энэ залуу өөрөө яриагаа аваа явчихна гэсэн бас тэгээгүй тэгээд нэг хоёр талаасаа за гэл нэг сайн уу сайн хай гэд нэг яриад дуусаад байдаг штэ нэг тиймэрхүү юм болсон Тий, байх гэж ойлгосон штэ тийм байсан. тий. Гэхдээ айгуу таалагдсан. Ийм нэвтрүүлэгт яг л ийм л одоо менталитеттэй хүн орох хэрэгтэй шүү дээ. Тий штэ тий шууд өөрийгөө мэдэрч өөртөө ихтгэлтэй тий. Тэгээ тэр болзон дээр чинь ямар сандарсан юмгүй ингээл октоодыг хардаа шууд сонгоод хөтөлж авч явж маавал тий. Тэгсэн чинь Тийм. Моко догтлсон гэж мэгээд ярьслан тэгээд байсан шүү дээ. Тэгсэн. Тий. Өөртөө дажгүй оролцогч байсан шүү. За дараагийн оролцогч. За Ану манай дараагийн оролцогч маань хөөрхөн охин байгаа. Ануудар. Манай энэ чи таалагдсан харин уу? айгүй нөгөө октоодыгаа бодвол юу лээ нөгөө нэг Америк биш ээ юу л англи нэргүй айгүй хөөрхөн ануудаар гэдгээр ороод ирсэн те бас нэг Дариконо Тэгсэн. Американо гэдэг шиг явах юм болов гэсэн чи айгүй дажгүй байсан шүү Анукана энэ төр. дээ Надаа ану айгуу таалагдсан. Айгуу хөрхөө охин байсан. Харамсалтай нь хасаа ивчлээ тий. тэглээ арай Гэтэ ямар ч юм үзүүлэх боломжгүй байхад хасцсан айгүй сонио би тэрийг жоохон царайч ойлгоогүй хөөрхөн аашин ч гэсэн нэг тийм маяг худлаа маяг байхгүй. Гэхдээ бас бүр нэг тийм гудамжнээч биш те. Айгуу тийм хөөрхөн яг л нэг гоё охин байсан. тэгээ яг л таарцсан маяглаад байхгүй яг л ингээд нэг байдаг хөөрхөн монгол охин байсан те ер нь бол ингээд амар хөөрхөн охтууд гэхээс илүү яг ингээд хүн болгонтэй таарлах энгийн хөөрхөн охин ч л энэ байсан шүү дээ. Аануудаар. Тийм. Тий. Одоо надад бол жишээ нь ану суйртай тохирж ийн, нэмжтэй тохирж ийн. Тий Мэдэртэй бодож гэдэг аюу үзэх юм гоё болов. хос олж Аха. тий. Хос олж болохоор санагдсан. Тэгсэн чинь айгу их тасвчлаа би ануудаар айгу харамссан. Надад бол энэ шинэ хоёр ойролцооч хоёулаа айгу таалагдсан. Тий Тэгээд хоёлаа таалагдсан. ануг орж ирэхэд харамсалтай ч гэжтэй одоо нөгөө нэг хөтлөгч Нямбаяр маань амар сонин комент хийсэн. Надад тэр бүр ерөөсө таалагдаагүй. Энэ хөл яг тэгшгэн үү гэж авсан тий. Яг юу гэсэн ч үгүй. Тэр яг Тий. ямар хамаатай ер нь бол Үгүй тэг бүр амар майжхай байсан чи ер нь яа тий. Гэтэ энэ охины хөл бол айгу гоё л хөл хэлдэг шүү дээ. Заавал савс шиг ийм өөгүй хөллийг гоё хөл гэдэггүй зү. Айгу гоё биетэй, гоё хөлтэй охин байсан. Тэгээд тийм хөтлөгч хийж хүний гадаад үзмжээр нь тэгж шууд ингэж хэлж болох юм уу? Надад бол Нямбаяр уг нь яг хөтлөгчийн хувьд айгу эхнээс эхлээ таалагджсэн ч гэсэн сая энэ сүүлийн одоо комментэн дээр аюу шууд навсамсаа сэтгэл санаа эмэгтэй хүүхдийг те өөрийнх нь баг охин шиг хүүхдийг энэний хүл тэгших нь үгүй юу гэд тэгэж коммент хэлмээргүй санагцсан. яг тэгшгэн үү гэд бүр айгүй эргэлзээтэй ингээд нөгөө зүйл нь ингээд хүлэн зөвшөөрнө штэ гэсэн байдалтай асууж ирсэн тий.
Манай Тэгээ дүүзимээ жоохон болохоор байж гоё л байсан хөлтэй юм шүү байна дээ. штэ. Хөөхөн л охин байна гэлтгсэн шууд. Тэгээ миний хөл ч гэсэн жоохон байж штэ гэд айгу шууд өмөрсөн. Тий. Woman powerтэй эмэгтэйчүүд би бинийгаа тэгж хэлэх хэрэгтэй шүү. Гэхдээ би хөтлөгч ярьснээр манай энэ нэвтрүүлгийн хөтлөгч охин жоохон сонин хөтлөөд байна уу да. Би бүр одоо энэ бүх дугаарууд дээр айгу кринж байна. Тэгээ надад бол хитрхи оролцогч нартайгаа өөрөө дундаа ороод байгаа юм шиг санагдаад байгаа шүү дээ. Тэгээ зүгээр юм хийж яхад нь гэж мэгэл хийж мэгэл тэр чинь хөтлөгч оролцогч гэсэн нэг юм харилцаа байх ёстой шүү дээ. Тэгэхгүй ингээд өөрөө бүр найз нь олцсон дундаа орцсон. Бараг өөрөө нэг оролцогч юм шиг ингээд хитрхи дундаа ороод яваад байгаа нь бол жоохон илүү л санагдаж байгаа надад бол ер нь баг анханасаа хөтлөгчгүй нөгөө нэг цаанаасаа чанга яригчаар ингээд заавар өгөөд яваад байсан шүү дээ нөгөө нэг Singles Inferno энэ төр дээр нөгөө Big Brother гэдэг Монголын шоун дээр ч гэсэн тэгжсэн шүү дээ тэр шиг явчвал баг илүү амар байсан юм уу энэ охин бол баг илүү байгаа юм шиг л надад санагдаа. Яг хөө зүгээр тэр нэг төгсгөлийн хэсэг дээр нууц өрөөрөө ороход нэг ярилцаж марилцаа нэг тэр хэсэг дээр тэр хэсгээр ч гэсэн ер нь баг хэрэггүй дээ. Тэгэл хүн өөрөө тэгэл Яг ормооргүй Америкийн шийдэх. одоо нэг юм хосын ТV шоун дээр хөтлөгч гарч ирдэг ч гэсэн амар тийм одоо нэг алдартай хүн гарч ирэл нэг хэдхэн секунд юм яриад за чи одоо үлдэх юм уу яхаа сэтгэл ямар байна гэл нэг хоёр юм асуугаад тэр нь амар профешнл асуугаад ингээд очиж байгаа хгүй. Энэ охин чинь ингээд нэвтрүүлгийн хөтлөлтөө ингээл наалж унаал үгээ сайн бэлдэг амар тийм нөгөө нэг найзан дундаа гудамжны юм шиг яриатай болгоод дээрэс нь энэ нэвтрүүлгийг ингээд нэг сонио манай ангийнхаа анч шиг энэ чинь хосын шоу үстэй хамт олон бүрдүүлэх гэдэг байгаа биш хахад ингээд анханасаа нэг сонио уур амьсгалтай болсон Тэгээ уур санагдсан. амьсгалыг бүрдүүлэхдээ өөрөө тэгдэг. Тэгээ за манайхаа ингээл нэг тийм өөрөө нэг нөгөөдөл нь ч гэсэн за багшаа гэдэг болцоо сүүлдээ бүр тий. Арай дундаа орцсон. айгу Яг түрүү байхад л дундаа орцсон биш. Энэ хоёр чинь бүр хараад мараар хэлээд гэж мэгэл тэгэл мөр тэгсэн гэж мэгэл нэг юм сонинтэй яг эвгэж байгаа. Тэр чинь иймэрхүү юмыг бол тэгж ярих хэрэгтэй ч юм одоо яг ийм юмгаа тоглоомоо танилцуулах гад орж ирж явах үедээ үгээ бэлдэж орж ирэхгүй ингээл гацаад л одоо бид нар байгаа шүү дээ. Дараа нь ингээд нэг бодож байгаа юм ярьж байгаа ш үгээ бэлдээ тэрнийг цаас барьж орж ирж байгаа ийм дүрмтэй гэдэг ингээд нэг тодорхой танилцуулахгүй ярьж мураад ингэж байгаа нэрсээ таалахгүй ямар ч зарим дүрм гэсэнтэй одоо тэр нөгөө онгоцны нугалдаг хэсэг дээр гэсэн онгоц нь ингээд ямар ч байсан болно гэд хэлсэн юм уу эсвэл тэрийг ингээд тодорхой хэлээгүй те тэгэнгүүт нэг тийм зарим нь бүр нэг юм бамбарсан муухай онгоц хийж мийгэл тэр бол онгоц биш зүгээр цаас шидэж мэдээд зарим нь тэг хөтлөгч ингээд явах тусам улам бүр кринж энэ тухай ингээ ярмааргүй яг энэ залуухан хүн хөтлөгч анхны удаа ч хийж магадгүй тэг хөтлөж гээд манайх гоё нэвтрүүлэг явуулж байгаа гэд ингээд дэмжиж чимээгүй байх гэсэн ч гэсэн ингээд улам бүр нэвтрүүлэг явахад бүр л юм задгай назгай болоод тах шиг санагдаад тах юм. Харин тэгээд байгаа. Тэгээд юмнуудаа тодорхой хэлж мэлэхгүй нэг тийм барьцгүй те дундаа орчоод тэгээд тийм барьцгүй хатуурхаж чадахгүй байгаад байгаа мó хөтлөгч бол хөтлөгч оролцогч гэсэн нэг юм зааг бол байх ёстой л гэж би бодож байна. Харин нөгөө дүзима тэгээд нөгөө нэг эмэгтэй чинь билээ. Энэ эмэгтэй харин марч. Хин бэлээ? Харин марч. Энэ хоёр бол гоё байгаа. Гоё яг дундыг барьж байгаа. Батач надад бол таалагдж байгаа. Үй тийм панчлайн орж ирэл тэ амар тийм сонирхолтой хөвгөлтэй юм орж ирэл тэ. Тэг ерөөсөө аль оролцогчийг нь ч доош нь хийхгүй зүгээр нэг юм хөвгөлтэй юм оруулж байгаа. Өнгө төрх нь айгүй хөргөн маань. Имба бол өмнө нь бас гоё байгаа тэ дүгнэлт мөнгөтэй хөөрхөн хийж байгаа. Тэр хөлн дээр бол үнэхээр илүү байсан. Дээрэс нь одоо бас заримдаа үнэхээр амар хөгшин юм орж ирээд байгаа юм. Энэ одоо имба оролцож байгаа биш эн чин дөнгөж залуухан хүүхдүүд амар тийм туршлагатай тэр нар чин биш шүү дээ алдаа гаргана тэр болгоныг би байсан бол гэдэг яриа айгүйх орж ирж байгаа. Тэ ягаад чи нэг би оролцсон бол гэсэн бодол төрөөд байгаа юм аа хайшин. Тийм та нар тэгээ жоохон байна да гэл ингээл угаасаа хүн болгоно л жоохон санагдаж шүү дээ эдгээр чинь ингээл жоохон хүүхдүүд зүгээр л амар фан юм нэвтрүүлэгт орж байгаа. Тэнгүү тэрийг бүр амар serious болгох гээд ингээд хичээгээд байгаа нь жоохон сонирн байгаа. Гэхдээ бас анх удаа хөтлөж байгаа хаа. Яг туршлагын хувьд хүмүүс дүгнж байгаа одоо нэг ванга шиг заримдаа мэлчээ гэж хэлж байгаа нь бол бас заримдаа айгүй сонирхолтой гоё байдаг л да. Гэхдээ бас заримдаа өчигдрийн тэр ялангуяа
гадаад төрхөөр тэгж дүгнсэн бол үнэхээр надад таалагдаагүй. Зарим хөгшин юмн дээр ч одоо яах вэ тэгэл амьдрал үзчихин да миний дүүнер гэж хэлж байгаа нь бас за яах вэ болж байна гэж. За Тэр тийм тийм ээ, юмнуудыг бас нэг өөчилж болоод байгаа. Тэрэн дээр бол бид нар ч гэсэн бас за имба шиг бодж олоор за тийм ээ тэгээд дагаал ингэ бодчихж байгаа. За дараагийн зургийг харах уу. За, Энэ тэгээ. нөгөө тоглоомын хэсэг байна. Энэ өстө гал гарсан тоглоом байсан тий. Тийм өстө сонирхолтой тоглоом байсан. Тэгээд ингээд авсан даалгавраа өөрөө хийхгүй өөр нэгэнд өгнө гэхээр айгүй зөвүүн байгаа байхгүй тий. Тий. Эстер маань энэ дээр би өөрөө мөсөө хайлуулчээ гэд энэ хинд ингүнд өөрөө хантаагааг шууд мэдрүүлэхийг хүссэн тий. Тийм тэгээд Эстер айгүй зөрөгтэй байгаа байхгүй юу? Ер нь бол иймэрхүү шоунд орж байгаа бол үнэхээр хүн таалагдчихвэл яг ингээд өөрийгөө илэрхийлчих юм бол хасагдахгүй байх магадлалтай юм байна гэдгийг ер нь бол харж болж штэ. Тэ? Тий. Тий. Тий, Ингүн Батартай ингээд энэ хоёр одоо энэ үйл явдлын дараа шууд нөгөө эмч Эстер хоёр бие биендээ сонирхолгүй гэдгээ ойлгочихдаг болсон тий. Тэгсэн тий. Уг нь энэ Ингүн Батар орж ирэхээс өмнө тэр хоёр ч үнсцэл айгууд нэг тийм алтан партнертайгаа болчих дөө гэж мэгээд тийм бай тэр бүр ингээд эвлэрсэн байсан шүү дээ. За одоо ингээ хоёр-хоёроор баг болно гэсэн. За алтан партнертайгаа болчих дөө гэж мэгээд энэ бүр нэг алтан партнер. За энэ хоёр хосолох юм байна гэж бодож ирсэн чинь бүр хин бие биендээ сонирхолгүй гэдэг нь барыг анзаардаг. Аль хэдийн фрэнд зондоо хийцэн те тэгэнгүүтээ тэгээд нэг зүгээр тэмцэн мэмцэн болонгууд за алтан партнертайгаа хоёлоо болчих дөө гэд ингээд нэг иймэрхүү бүр ийм сул харилцаатай болцсон юм те. Тэгсэн байсан. Тий. Манай эмч тэгтээ айгүй мэрэгжлийн тэр бүсийг тайсан уу? Тэр чи угаасаа ингээд нөхрөө подгээ орчдөг юу бол амархан тайлэгдэн дөө. Өөр дээр басан шүү дээр ганц цулгаагаад болоо шүү чи. Тэгтээ Дариканагийн тэр эхлээд самсруу нь харж үзчихсэн. Юуг нь цэглгааныг тайлчхад бараг амархан юм уу гэдэг эхлээд нэг харж үзсэн. Дарикана тэр нэг долоо шиг дээр бас айгүй өвгөөсөн те яа би бүр өмнөөс амар сонир болоод. Тэгсэн. Тэр айгүй муухай даалгаврсан те тэрийг яг Дариканад гэсэн Чензо хажуус одоос тоглоом гоё болж эхэлж шүү ч. Энэ юм тэр тоглоом тэр за ихрэгийн хөлийг үнсгсэн чи амар их хөл нүцгий яваад байна. Тий ихрээ баян хөл нүцгий явд юм аа гэж байгаа шиг те. Хүмүүс бас зөвөн байгаа байхгүй ингээд би бинийгаа яаж харж байгааг нь харагдаад байгаа үстэй тий. Тий. Нэг инээдтэй шүү. Надад тэр Анар Моко хоёрын даалгавар бас амар инээдтэйсэн. Тэр банан арилгадаг. Анар заавал тэр бананыг заавал тэндээ барих хэрэгтэй юм уу? Зүгээр банан арилгаарай гэсэн болохоос яг тэр хэсэг дээр гэж хэлээгүй үстэй. Тэр хэсэг дээр гэх шиг болсон шүү дээ. Оо яна тийм үү? Тий. Тэр нэг муухай жижигхэн банан Яа инээдтэй яа. Тэнийг аваа арилгуудад яа тэр амар инээдтэй даалгавар. Тэрийг айгу Мока гоё давцсан тий. Тэр даалгаврыг. Хүүхэн давцсан. Угаасаа Моко Анарыг сонгох нь ойлгомжтой л байсан. Тэр хамгийн ихний даалгавар гэсэн те тэр чихний юуг нь хүлэгчгэлээ нэг инээдтэй даалгавар. Яа. Энэ хөгжилтэй байсан. Кико бас амар секси охин байлаа ш те. Мокогийн игэмди яасан дээрээс юу ч толоос самлахгүй юм уу? Заавал нэмэгтэйгийнхаа юун дээр тэгэд долоосон бэ. Уг нь бол ингээд тэр чин даалгавар нь эсрэг хүүснийхаа л байсан бах те. Тий, сонирхсан хүн байгаагүй болов Кикод. Өөр надад залуучуудаас. Гэтэ уг нь өөр суурь мөр тэнийг сонгож болно шүү дээ. Тий. Тэгсэн чи харин яг би ясаа ойлгоогүй. Гэтэ амар секси байсан Кико. Тийм тэгсэн чи хөөрхийн Анар зайлуул нэг салфет гаргаад ирсэн нөгөө Мокого арчаалгүй. Тэр ингээд баян нууцаар ингээд нэг хадамжилж идэм байлээ шүү дээ. Ер нь те. Бид нар ингээд нэг тийм байлээ. Тиймэрхүү яг тэр хэсгийг харуулахгүй болохоор мэдэхгүй байсан ч гэсэн ингээд нэг камер яваад өнгөрөх үед яг тэрийг олж харчаа. За ингээл Моког ер нь өөртөө тасгаад байгаа юм байна да гэдгийг айгүй ойлгосон шүү. Тийм. Одоо Мокоч Анарт тасч чинь бид нар ч гэсэн Анарт тасч чинь дөө. Тасч чинь нөө айгүй хөөрхөн санагдчихж байгаа тий. Анарт шал марцсан тий. Оо за би мань хадуураад байгаа шүү дээ. Наад мөсөв чи хийчих. Йоо.
Тэснэ гараа оруулж авч өдөр тий. Тэ яа. Тэгсээ тэрийг ингээд тэр нь ингээд хайлаад өмд нэвтрээд тэгсэн чинь ингээд байгаа л нэнтэй суухгүй ингээд байгаа л финиттэй. Хөөрхөн Өөр ямар байсан. даалгавар байлаа энэ тоглоом дээр? Энэ бас айгүй сонирхолтой тоглоом байсан. Суур хувцаатай байсан. Тий. Тэгээд бид нар суурийн бүх юмыг харсан. Тий. Ингүү Баатрик нөгөө нэг юу лээ нөгөө нэг тэр үедээ гаргадаг царай гэсэн чинь яа би нөгөө солиди болооч гişгтэй амар инээдтэй. Шал инээдтэй санагдаад байсан ш надад тэгсэн чи солиж энэ тэр юу вэ? Ой би тэгтээ тэр нэг доллар харах тухай оноог ерөөсөй ойлгохгүй байгаа. Тэр яг юу ярьсан юм бэ? Мэдгүй. Тамигийн би тэрийг ч гэсэн ойлгохгүй байгаа. Манай хөтлөгчнөр айгуу сайн ойлгоод Тамигийн дандаа л ингээд мартах гэж хаад яригадаад байх ингээд тэгэдсэн те. Тий, өмнөх нэг юм тоглоом дээр би лүгө хараад доллар хар энэ гэдэг. Доллар хар яа тийм. Тэр нэг хэсгийг юм катлцсан уугүй юу? Айгуу тийм чухал хэсгийг ч юм уу нэг ярьсан юм байсан баг те. Тэрийг би ерөөсөө өмнөх нэвтрүүлгүүд дээр олж хараагүй болохоор би алгасан болов яг бидний үзэж байгааг л үзэж байгаа шүү дээ. Арай дэлгэрэнгүй юм үзээгүй байх гэж бодоод байгаа. Тэгээ хөтлөгчнөр мэдээд байлаа шүү дээ. Би бас яг тэр хэсгийг ойлгохгүй. Хэсгүүд бас байгаад байгаа юм шүү. Одоо нөгөө нэг IPTV Интер дээр орж байгаа нь каталог үсэг ороод байгаа юм байна. Тийм үү. Комментиг уншихаар одоо жишээ нь тоглоомын үеэр намуна ингүүмэтэр дээр гарч хөдөлсөн нь хасагдсан байна. Дариконогийн муу гарсан гэсэн ийм эсгүүд байгааг нь хассан байна гэдээсэн баггүй юу. Тэгэхээр бид тэр нөө долиж халтдаг гэдгийг ерөөсөө ойлгоогүй. Энэ Тамигийн долиж халтдаг тухай мэдэх хүн байвал коммент бичээрэй. Энэ ямар одоо жок яваад байгааг ерөөсөө ойлгохгүй байгаа. Тийм байна. Бид хоёр ч нөгөө арт түмэнтэйгээ үзэж байгаа шүү дээ. Нөгөө Вүү интертэй болохоор Люк ТV мэвээр ерөөсөө үзэхгүй байгаа болохоор тий. Тэгвэл бас яг тийм байна тий. Телевизээр яг ингээ гаргаж байгаа нь бол арай өөр байгаа юм байна л да тэгвэл. Эсвэл зүгээр би тэр анзаараагүй өнгөрөөсөн ч биш магадгүй тэр анзаараагүй өнгөрөөсөн гэдэг тэр намана тэр Ингүүбаатар тэр хөдөлсөн юм уу? Тэрийг би өстө санахгүй байна. Тэрийг болохоор хүмүүс харин тэгээ бичээлээ. Ингүүбаатар тэр хөдөлсөж намнагийн ерөөсөө гаргасан юм шүү дээ тий. Тий шийтгсэн юм шүү гэлээ шүү. За өстө мэдээг юм байна. Тэрийг би нөгөө хасалт хийж яхад намунагийн нэг син дээрээс харсан. Яг тэр хөдөлж байгаа хэсэг нэрээ хэсэгхэн тэр нөгөө намунагийн хэсгээр гарсан. Хасалт хийхээ өмнөх. Хүмүүс ихтэй бас мэдээд байхыг бодоход ийм катигээгүй хэсгүүд байх шүү гэлээ. Тийм байна. Люк ТV дээр тэгвэл байгаа юм байна л да. Одоо тэгээ юуны шидний болох юм ба хашаа шиг. Энэ тоглоомдтой айгүй сонирхолтой байсан. Тэгээд хүмүүс зарим нь болохоор ингээд бараг телевизээр олон нийтийн телевизээр юу гаргаад байгаа маа ингэж бичээд байгаа боловч өөрснөө тэрийг 18-аас дээш насны гэдгийг доор нугасаа буланд нь бичсэн байгааг харсаар байж тэрийг тэгэж хүүхдэд ингээд бараг буруу үлгэр дуурал болгоод хүүхдэд үзүүлэхгүй л байх хэрэгтэй шүү дээ. Би бол тэгэж бодож байна. Тийм 18-аас дээш гэсэн тэмдэглэлөө авч хүүхдтэйгээ хамт үзэхгүй хүүхдээ унсны дараа байхгүй үед нь хүж үзэх ч юм уу эсвэл яадаг чи тий. Тэг өөрөө тэгэж заавал байгаа нь өөрөө хүүхдээ үзүүлсэн байгаа нь айгүй асуудалтай байгаа байхгүй яг үнэндээ бол. Тий. Энэ өөрөө эцэгхийн хариуцлага. Угаасаа анхааруулах тэмдэг байгаад байхад хүүхдтэй хамт үзэх гээд гэр бүлийн шоу болгох гээд байх ерөөсөө шаардлагагүй юм чи угаасаа. Тэгэнгүүтээ тэрэнд нь бухимдаад юу амар нэмэх 18 юм гаргадгийн та нар манар энэ асуулт нь тэр долоо ихшгээр дуурж байгаа нь гэж ууралж муурлал тий. Тэгээд телевизээр хүмүүс байна уу тий? Байна. Телевизээр нөгөө нэг бүр өмнө нь дөнгөж эхэлж байхад ч гэсэн нөгөө золж аргад гээд нэг сэтгүүлч бичээд байсан байхгүй юу. Ингээд олон нийтийн телевизээр яриа мараад баг юм гудамжны юм шиг хамаагүй болчлоо. Тэг баг хүн болгон юм болчих үү дээ. Энд чинь бас нэг тийм соёл гэж юм байд юм байт ингээд бичээдсэн байхгүй юу? Тэг нэмэг 18 амир. Тэр үед бол магадгүй нөгөө нэг төрөөч айгүйх хараал ирдэг ингээд өгүүлбэр болгоных нь араас бас нөгөө шасан гэж бичээд байсан. Тэгээ явахаар айгүй төвхтэй байсан л да. Нэг тийм бүх одоо өгүүлбэр дээр хараалын үг хэлдэггүй болохоор тэгээд одоо бас зэрэг ч яамар ч юм тий. Ер нь бол нэмэх 18 гэсэн тэмдэглэгээ байгааг харах хэрэгтэй. Нэгдүгээр, хоёрдугаар 22 цагаас энэ нэвтрүүлэгч гарч байгаа юу гэсэн үг гэхээр хүүхдэд бэлтээ үзүүлээ л гэсэн үг шүү дээ, тий. Тэгж яхад чи хүүхд юм үзээд ямар үлгэр дуурал авах уу гэж бичиж байгаа хүн бол өөрөө хүүхдэд үзүүлэх болцохоо найзаа л гэж хэлмээр байгаа байхгүй юу. Энэ тоглоомдтой айгу хөрхөн хүчлэлтэйсэн. Энэний дараа ялла Чинзо
Манай эмч. Манай эмч гэхдээ энэ нэвтрүүлэг бүр яагаад орж ирсэн бэ? Айгу тодорхойгүй тийм манарцсан үгүй юу? Тэгтээ яг нэг учраа олох гээд ирсэн чинь хасчих шиг л надад санагдсан. Яг ингээ Кеког сонирхоод Кеко надад хүнийхээ хувьд айгүй таалагдчаа гэдгсэн чинь надад айгүй гоё санагдсан баггүй энэ хоёр нэг учраа олох юм Надад ч дээ гэсэн гэд. тий. Яг Тэгсэн тэгсэн. чинь тэгээ салцсан. За тэрийг яг дараагийн анги учраас дараагийн анги дээр нь ярина. Чинзог яаж За шийдэлээ? Би тэгээ. энэ дээр сандгүй. Чинзоо хөл үссэн. Тийш дээ хөл үнсэн Кекогийн хөлийг үссэн. Тий. Энд нөгөө нэг манай нөхөр яг тэр хэсгийг үзег байхгүй. Яаж үнсэж вэ? Зүгээр гээд үнссэн үү? Эсвэл бүр ингээд амрууга хийсэн үү ч гэж. Өөрөө асуугаад байлаа шүү дээ. Энэ зүгээр л үнснэ гэлөө гэж ихч асууж байгаа. Тэгвэл тэрийг сонссон юм бай. Тэрүүгээр галтгоонд юм хийж явснаа. Яаж үнссэн гэж асуугаадсан байхгүй. Энэ Чинзогийн хайгуу амархан байсан тийм. Хамгийн хэцүү даалгавар нь ер нь чиний бодлоор хэнийг байсан бэ? Дариконыг байсан. Айгу хэцүү даалгавар Тийм ээ тийм. Дариконыг байсан. Нөгөө нэг шиг тэгж дуурна гэдэг чинь бас хэцүү шүү дээ. Бүжиг бас айгүй үгүйсэн тэр камерамен бүр яг доороос нь аваад тэр унцсан аваад тий. Хүний юу бүгний тэр уцмцыг заавал тэгэж тэр харуулах хэрэгтэй ч юм уу. Гэтэ гоё хөгжилтэйсэн шүү. За тэгээд энэ дугаарын төгсгөл чи юу боллоо? Энийг юм болсон. Энэ ямар эвгүй зураг вэ? Энэ хөтлөгчөө маань ингэж хараад байгаа ерөөсөө айгүй хэцүү байсан. Энэ ерөөсөө амар кринж байсан шүү. Тий амар дундаа орсон те яг яагаад байгаа юм бэ? Чинзөө энэ хоёр чи юу үлээж гэж бодож байна. Энэ хоёр билүү юу үлдээ гэж үгээд. Энэ чинзөө таалагдаад байгаа болов чи юу илээ гэж бодсон. Тэгээ баг хүчлсээр байгаа чинзоог оруулсан тий. Тэгтээ Чинзоо нөгөө нэг манай хөтлөгчнөр яриадсэн шүү. Чинзоо ер нь айгүйх юм ухааржээ гэд те. Тийм Чинзоог баг ингээл амар хөтлөгч нь уурлаад байгаа юм шиг сонь аажлал. Уг нь эхлээд хариулт хийсэн. За би орохгүй. Заавал би орох ёстой юм уу гэж тэгжсэн. Ороод яг би тайлбар өөрөө хэлчихье да гэд өөрчилсөн. Тэгээд хөтлөгч ингээ янз бүр болоод хаач чинь одоо уурлаад байгаа юм шиг байгаа шүү. За өөрөө бүр хэлсэн те намайг хүчлээд байна уу бүр гэдмгээд. Тий. Тэгтээ орсныхоо дараа зөв болсон ер нь. Тий. Кикот айгу хөөрхөн байх шиг байсан тий. Тийм Кико өөрөө айгу хөөрхөн уур амьсгалыг ингээд хөөрхөн ингээ анзаараад мэдрээд аятайхан аваа явцдаг охин юм байна гэж би ер нь ойлгосон. Тийм эвтэйхэн нүү? Тий эвтэйхэн тэгэл чи ер нь яаж юм чи надад бол ингэсэн тэгсэн гэж юм ингээ ярихдаа яг ингээд Чинзогийн сэтгэл хөдлөлийг харж агаад ингээд хариу үзүүлээд байгаа юм шиг надад бол санагдсан. Тэгсэн Кико бол хөнгөн болоод тэрнээс энэ айгу хүнд юм бодоод орсон байсан шүү дээ. Би ингээд нэг хүн гомдоочоод дахиад нэг нь гомдоомооргүй байна гэж мэгэл. Кико Намунагийн алдааг ямар ч ясан давцсангүй бүр шууд чичрэл чи надад таалагч чинь гэд дайрсангүй те. Тэгэх гээд энэ Чинзоо жоохон айгаад байгаа ч юм шиг би тэгвэл шууд үгүй гэвэл амир эвгүй гэж бодсон ч юм уу те. Тийм. Тэгээ түрүүхэн нэг асуудалтай байгаад удаагүй байхад гээл нэг тиймэрхүү юм яриадсэн те. Тэгсэн. Тэгээ ер нь баг тэрнээсээ болоод би орохгүй гэдэг тэгээдсэн шүү дээ. Би ер нь орохгүй гэдэг. Гэтэ хэрвээ ороогүй бол Кико тэр чи айгу муухай байхгүй юу? Тийм Кикот айгу муухай санагдана. Ороод өөрөө тайлбарлаад ингээд ингэсэн гэвэл хамаагүй дээрлээ. Тэгээ Чинзоо бас нөгөө талаас тэр нууц өрөөнд ороод намунаад бас муухай санагдах болов гэж бодсон баха тий. Тийм магадгүй. Намунаад ч өөрөө тэгээдсэн шүү дээ. Киког арайч аваад орчихно гэж бодоогүй гэд тий. Тэгэхээр Чинзоо бас намунаагаа хүндэлсэн нь айгу таалагцсан. Ер нь Чинзоо айгу зүгээр хөвгтөлдөө шүү. Гэтэ ингээд намунаг одоо ингээд бодохоор хасж байгаа ингээд тийм харамсалтай юм шиг хэрнээ. Тэгэл ингээд ямар нэгэн байдлаар Чинзоо Минзог авч орсны дараа ингээд Чинзог ингээд аваад орчихно гэж бодоогүй гэл ийм асуудлууд гарахаар бас нэрээ жоохон хэцүү юм байна те. Нарийн сайн бодоод үзэж. Намунагийн хасалт бол угаасаа л бараг болцсон байсан баха. Одоо Намуна Чинзоос өөр хинтэйч
харилцаа үүсгэж чадахгүй те амар гонигтай болцсон мэс шүү дээ. Ингээ харц марц үс мүсээ Тий. ингээ амар гал цагтаа галзуу хөхөө орж исэн чи үс мүсээ ингээл тайлж мэлцээ тайлцсан гэдэг юм уу тайрцсан гэдэг юм уу. Харин тэрсэн тайлцсан гэдэг шиг байсан шүү те. Ингээд залгсан байжаад тайлчт юм байна гэж Байдаг бодож юм шиг байлаа шүү те. тийм Тэгээ залгсан сүлжээс байжаад тайлцсан. Тэгээд яг салалтан ч тэгэж таарсан. Би өөрөө ч хувьд тайлъя гэж бодож исэн гэлээ хөрх юм яриад байсан ш зайлал. харин тэгээ айгу гонигтай болцсон болохоор ингээ хасагдсан ч яг зөв л байгаа л та. Тэг юм болгонд оролцохгүй юм шиг. Тэ нэг тийм идэхгүй болцсон болохоор. Тий. Тэгэд нөгөө нэг эмэгтэйчүүдийн шинжилэл чинь баг тэнд харагдаад байсан уу яасан. Эмэгтэйчүүдийн шинжилэл гэдэг чи юу вэ? Яага нөгөө нэг салсныхаа дараа ингээд шинжилэл хийдэг гэдэг үгүй юу гэдэг үлээ. Үсээ тайраад оо. Салаад ингээд Тэгтээ нэг юу энэ чи- ясныхаа дараа шинжилэл хийдэг гэдээсэн шүү дээ. Бас арай л драматик үгүй юу? Тэ нэг Харин тийм зүгээр л 7 тийм хоногийн хүн дээр хүлээж авах хэрэг байсан юм уу гэж гайхсан шүү дээ. Шинжилэл харин хийдэг тийм гэхээр. амар удаа үргэлжсэн бүр амар хайр дурлал болцсон юм байгаа мó. Одоо нэг энэ арал дээр нэг 7 хоноход 5 хоног Тийм нь нэг хязгаартай шинжилэл хийх байсан ч юм хэмжээний уу. юм бол нэг байгаагүй шүү дээ хоёрт. Тийм зүгээр л нэг асгаж исэн цогийг унтраас нь л төдий үстэй. Амар тийм гал мал үүсээгүй л байсан санагдаад. Тэгээ нэг удаа өмсөлдсөн хоёлаа үерхий гэснээр за болохгүй юм байна гэж байлсан. Тэгээ тэр хооронд бүр сэтгэлээр унаа шинжилэл хийгээл үсээ тариал тийм амар сүртэй юм болов ер нь навн амар тийм сүртэй юмыг амар сүртэй хүлээж авдаг юм шиг санагдсан тий. Харин тийм байгаач те. Яг ингээл өөрөө бүр Тэр чинь амар нэг ойрхон хүлээж амар аваад ургуулаа бодцсон ч гэх юм уу те. Аль хэдийн найз охин нь болоод баг эхнэр нь болоод буцаж салаад юу яатсан юм шиг те. Ингээд өөрөө дотроо ургуулаа бодчихдээ болов л гэж би баг бодсон шүү дээ. Гүнзгийрүүлж бодож модол. сүртэйсэн тэр. Тий. Гэтэ яг хөө тэр нэг шинжилэлээс гадна зүгээр үсэн амар төвхтэй санагдсан байх уу тэр амар хар халуунд чинь баахан юм. Тийм шүү дээ. Тийм. Тэр ер нь бол тэр үсийг авцсан зөв. Тэрний дараа ер нь айгу хөөрхөн харагдчихлаа шүү дээ. Үннийг хэлгээд. Тий айгуу цэвэрхэн харагдчихлаа тий. Тий. Хөөрхөн охин бэлээ. Яг нүүрэн дээр нь ингээд тодроо тарахаар би угаасаа намнаа тарьстай харьцтай. Угаасаа анханасаа таалагдчихсэн гэж. Тий. Тий. Игшний ч гэсэн. За За яг уу эхний одоо ангийг ингээд дуусах уу? за эхний ангийг энэ зургаар төгсгий гэж бодлоо би. Нэг санаж байна уу? Баг байхад нэг юм гараад байдаг байсан те. Гэтэ нэг амар үзчихсэн санахгүй байгаа байхгүй. Тэгсэр энэ хэдийг Миний харахаар яг мэдээд байгаа байхгүй. баг байсан ч гэжтэй би энэ үед бол Монголд байгаагүй. Оюутан болоо явцсан өний дараа миний гэргээд нэг юм шоу болж исэн. Тэгээд эндээс нөгөө комеди амраа энтер гарч ирсэн гэсэн. Харин комеди сууж байгаа өстэй амраач хөөе. Тэр комеди ногоон бодолтой залуудаа гарч манай ирсэн. дээдлийн курс илүү дээдлийн курс ч илүү байсан. Энэ ногоон бодолтой. Энэ ч нэг дуулдаг ч илүү тийм юу үү. илээ нэг тийм залуу байсан тий. Би одоо ялын штэ тэгэхгүй юм. Хоёр комединийг таньж энэ золоо амраа хоёрыг л таньж байна. Энэ залуу нас комеди юм уу? Нэг энэ эмэгтэйчүүдийн байгууллага гэж явдаг болцсон тий. Тий энэ ч нөгөө нэг эмэгтэйчүүдийн эрхийн тийм юм хийдэг байгаа. Сүүлд комеди болсон мэсэн. Айгу баха. Энэ хоёр ч үерхэд байдаг гэсэн тий. Тийм үү? Тийм ээ яг тэр шоун дээр энэ хоёр ч үерхчихсэн байхгүй юу? Зөв. Тэгээ хоёулаа комеди юмсан. Тэгэхээр энэ хоёр угаасаа vibe таарсан юм байна л та. Тэгээ амраг харааш тайвар нэг 2 4 7 бол эднэр юм байна. Тий харин тэр өсмөсний авир нийт байгаа шүү дээ тий. Хөөхөн санагдаад байна шүү хэдийг харахаар. Тэгтээ би яг энэ шоу бүр амар яг юм болсон. Харин тэр үеийн модел юм байлгүй дээ. Би яг энэ шоу бүр ингээд тогтож сууж үзчихснээ санахгүй байгаа байхгүй. Тэгсээр нь ингээд таниад байгаа. Энэ хэдийг харсан чи ингээд инээд хүрээд байгаа байхгүй юу. Тэгээ өөр бас оролцогчнор байсан санагдаад мэдгүй байна. Аа. Гэтэ айгүй яг одоо 2 4 7 шиг тэр үед л одоо хүн болго ярьжсэн миний гэрэлтэй шоу гэдэг. Тий 25 дугаар телевиз хийгээл байдаг байсан. Тэгээд амар яг тогтож үзээгүй. Яагаад тогтож үзээгүйгээ одоо бодоход ингээд хичээлтэй байдаг байсан юм уу гэхээр бас орой л гардаг байсан баг тий яадаг байсан бол ямар ч байсан нөхөж үзнэ гэдэг юм байгаагүй учраас яг ингээд тогтож үзээгүй байгаа даа байхгүй юу одоо бол бид нар чи ингээд үзээд тий учрыг нь олоод ингээд гүйцээд авчиж чадаад байгаа байхгүй юу
Тэгж чинь те. За Тэр тэгээд үед энэ чинь парт нэгээ дуусгая гэж бодсон юм аа. за тэгээ. За баяртай. Удахгүй парт 2-аар уулзъя. За тэгээ баяртай.